Хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрээс 120 гаруй жилийн өмнө олж илрүүлсэн Орхон Янсен бичиг гэсэн хадны бичээсийг эрдэмтэн судлаачид шинээр тайлж уншсан байна. За энэ тухай ярилцахаар бид студидтэй энэ удаад археологч, доктор Эрдэнэ Хоторгойг урьж ирүүлээд байна. Цаг зав гаргаж орой студид ирсэн танд баярлалаа. Та бүхэнд орой мэндийг төсөөлье. За баярлалаа. Тэгэхээр түрүү манай мэдээллийн хөтөлбөрөөр үзэгчдэд товчхон мэдээлэл хүрсэн юм а. За энэ ер нь шинээр тайлсан гэдэг нь ямар учиртай юм бэ гэж те. Өмнөхөдөө бол ерөнхийдөө хадны бичээсүүдийг хараад тахлаар нөгөө төргийн угсааны бичиг байна гэж эрдэмтэд их тайлдаг шүү дээ те. Энэ шинээр тайлсан гэдгийг та эхлээд тайлбарлах. Энэ шинээр тайлсан гэж ойлгож болохгүй сэргээж уншсан гэж ойлгож байна. Ер нь энэ хадны бичгийг Монголын болоо дэлхийн дүүгчдийн одоо энэ судалгаанд бол одоогоос 100 гаруй жилийн өмнө илрүүлэн болоод за мөн 100 гаруй жилийн гадны судлаачид энэ бол одоо төргийн үеийн бичээс байна гэдгийг ингээд ерөнхий зарчим тогтоосон. Тэгтээ уг бичээс ямар хэлээр өвчгдсэн хиний бичгүү гэдэг асуудал бол одоо хүртэл судлаачдад маргаантай хэвээр байгаа. Ялангуяа сүүлийн 40 50 жилийн турш бол энэ хадны бичиг бол төрг бичээс гэдэг нь бол одоо энэ орчин үеийн Турк, Казахстан, Кыргызын одоо орчмын хэлийг бичигдсэн мэтэг ингэж ойлгогдож, ингэж одоо шинжлэх ухааны арга тайлбарлаж байсан. Гэтэл энэ бичээс бол бидний монгол хэлээ бидний монголчуудын өвдөдөөс бичиж үлдээсэн ийм бичиг юм а гэдгийг судлаачч яг биш одоо Сэргэлийн интернэшнл төрийн бас байгууллагын тэргүүн Сэргэлэн гэдэг хүн энэ бичгийг одоо өөрөө тайлж уншаад одоо судлаач бидэнд тайлбарласан. Мэдээж энд би судлаач хүний хувьд бол маш анхааралтай хандаж энийг одоо яаж тайлж уншсан гэдгийг сонирхож ингэж хамтарч ажилласан. Манай яг суур судалгааны одоо шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн энэ судлаачд бол энд одоо санал нийлэхгүй байна. Гэхдээ би энэ хүмүүсийг санал нийлэхгүй байгаад нэг тийм харамсаад байхгүй. Яг гэвэл энэ бичиг бол бидний хэлээ бидний одоо монгол хэлний зөв тогтолцоог бичигдсэн бичиг учраас эзэн нэгэн цагт одоо энийг одоо бүх нийтээр бид унших болцоотой. Жишээл би хүртэл өөрөө судалгааны байгууллагт одоо 30 гаруй жил ажилласан хүн энэ эртний хадны бичгийг уншихад тусгай мэргэжлийн тусгай хэл шинжлэлийн одоо судалгааны арга зүй хэрэгтэй гэж ойлгож өөрөөсөө бас ингэж зааж илсэн шүү дээ. Гэтэл Сэргэлийн интернэшнл төрийн бас байгууллагын тэг судлаач Сэргэлэн бол энэ бол бидний өдөр тутам хэрэглэдэг хэлний зөв тогтолцоог одоо ойлгох юм бол шууд уншиж болох бичгээ гэдгийг тайлбарлаад тэг өдгөө тайлж уншсныхаа дараа би санал тавьж ирсэн. Би судлаач багш хүнийхээ хувьд та манай Улаанбаатарын их сургуулийн оюутнууд энэ хичээлээ заа. Гэтэл би нийт ямар ч хэлний түүхэн мэдлэхгүй жиргэн хүнд энийг заа. Тэгээд одоо Сэргэлийн интернэшнл төрийн байгууллага бас байгууллага төрөл бүрийн мэргэжлийн хууч, эдийн засагч одоо худалдаач янз бүрийн хүмүүсийг ингээд сонгож аваад хичээл заагаад одоо 50 гаруй он хичээл заагаад сая тэг ямар ч мэргэжлийн сувг одоо хэл шинжлэлийн ухааны мэдлэг улсууд ингээд цагаан толгой хүн шинэ бичиг үсэг суугахдаа яаж цагаан толгой нүдэлж чэйжилж үг бүсгийн самтай болдог. Яг тэг аргаар ингээд суугаад анхны одоо бүртөнд хүрч байгаа байхгүй. Тэгээ энэ би бүрт судлаач хүний хувьд гайхаж үнэхээр ийм тусгай одоо хэл шинжлэлийн хүн гэхгүй. Ер нь бидэнд өөрт нь зүрх сэтгэл бидний одоо энэ хэлэнд байдаг хэлний хатуу зөөлөн одоо тэг хос суу гэдэг нэг юм монгол хэлний өөрхөн зөв тогтлоо мэдсэн ухаарсан бол тэг бичгийг шууд уншиж болох юм болж байгаа. Тэгэхээр энэ яг би нээлт гэж хэлж байгаа нөхөг үнэн нь бол бид нэг тэг хадны бичгийг тайлж уншсан тайлбарсан судлаачдын юм бишгүй би. Тэр нь манай түүхэнд наалддаггүй байсан баг. Альва бичгийн сургуульч бол тухайн түүхийн одоо их сургуулийн бол манай түүхийн альва үйл явдал нотлож батлах тийм байх ёстой шүү. Гэтэл тэг нэг л наалдаж өгдөгөөс одоо Гүлтээгэн болон Бэлгээ хааны тэг хадны бичээсийг уншаад яг манай тэг 6-аас 8 дугаар зуунд болсон үйл явдлыг одоо баттайгаа
болох баталж өгөх юм бичгийн сургууль болж чадж байгаа байхгүй. Тэр хадны бичээсийг жишээлбэл хэмнэлийн урал дээр сэргэлэн судлаачийн хувьд тайлж уншаад ирлээ л дээ. Тэр агуулгыг та бас дэлгэрүүлж ярихгүй юу? Ямар агуулгатай бичиг тэнд бичээстэй үлдсэн бэ? Ер нь бол энэ хэл гэдэг бол одоо өөрчлөгдөв. Одоо бид нэг хэл хөгжиж байгаа юм, хэл одоо ядуурч байна гэж ингэж яриад байгаа. Гэтэл хэл бол хизээш өөрчлөгдөж байгаа. Одоо хэлийг дамжуулж байгаа тэг бичиг бүсгэл өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгээ одоо өнөөдөр бид жишээлбэл 2000 жилийн өмнө энэ хэлээр ярьж исэн. 1000 жилийн өмнө энэ хэлээр ярьж исэн. Жоохон баяждаг. Баяждаг гэдэг нь яг нөгөө хэлний үгийн санд орж ирж байгаа шинэ үг хэллэг юм уу, гадна дотны үг хэллэг орж ирж цаад хэлний бидний хоорондоо харилцаж байгаа харилцааны одоо тэг зарчим бол өөрчлөгдөхгүй. Би ганцхан жишээ хэлээ л одоо жишээл бид нэг юусоо хэргэлдэг юм шиг мөртлөө бас мартцсан юмуд байна шүү дээ. Их орон гэж. Ор гэдэг юм бол орших байх юм. Эс оршихгүй юу гэдэг нэг үг байна. Их орон гэж үг байна. Тэгтэл тэг ор гэдэг үг бол ер нь байхын одоо бүх юм явж байна те. Жишээлбэл тэл тойл. Одоо жишээл казак хэлний тэл гэдэг нь бол хэлтэй. Тойл гэдэг чи одоо бид нэг одоохтой ингээд гадаад хэлний одоо харьцуулсан үгийн тойл юм эсвэл нүрэ хардаг тойл гэж ойлгоод байгаа. Гэтэл тойл бол үгийн сан. Гэх мэт ийм бид нэг сайн мэддэг юм шиг мөртлөө тэр нөгөө хадны бичгт байдаг үгээ бид нэг одоо хэрэглэхгүй байгаа тийм тохиолдол байна. Тийм учраас бид нэг энэ сэргэлийн интернэшнл байгуулсан тэр сургуультанд би жишээл өөрөө суурсан. Би яг тэгэхээр одоо би жишээлбэл судлаачийн хувьд нэг судлаачид одоо би 30 гаруй жил энэ хууч судалгаанд ажиллахдаа бас хадны бичиг 3-4 олсон. Олохдоо би нөгөө тэгж би уншиж чадахгүй гэдэг өөрөөсөө зайлуулад судлаачид одоо уншдаг гэдэг судлаачид ингээд дамжуулж өгöd энийг уншаач гэдэг ингээд дамжуулж өгдөг гэсэн. Одоо би тэр нэг өөрөө унших одоо бүрэн итгэл болцоотой болсон бол тэгээ бидний бичгийн сургуулийг 13 дугаар Монголын нуус товчоо гэдэг ийм түүхэн сургууль манай Монголын анхны бичгийн сургууль гэж үзэжсэн бол дахиад бичгийн сургуулийн онцгийг цааш 1000 жил өгсөн болцоотой болж байгаа юм. 2000 гаруй жилийн өмнө хүн улсын үеэс Улбаатай гэсэн тодтгол яваад ирсэн. Яагаад энийг бид нэг хүн бичиг гэж хэлж ийм гэхээр эртний түүхэн сургуулиуд бас байв. Үнэн бол бичиг бүсгтэй байсан. Тэг бичиг бүсг нь одоо ямар байсныг одоо хэлж байна. Гэхдээ тэг хүнээс дараа 1000 жилийн төр ус агуулсан төр уугуул ус бол гинтхэн ингээл төр ус олцоход өөртөө бичиг зохиогоо. Тэг хүмүүгийн бичиг бүсгийг уламжиж хэрэгэлсэн. Нэг энэ бол одоо нэг байгаад. Нөгөө нэг байгаад бол одоо Европын өрмийн Унгарт өөрсдөө хүмүүгийн улам гэж хэлж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Тэг хүмүүс одоо яг манай Монгол нутгийн хадны бичгийг тэнд бидний хүмүүгийн бичгийг хэрэгэлж байна. Тэгээ энэ бол зөвхөн тохиолдол биш байхгүй. Яг энэ одоо тэг Европын тэг олон их соёлын дунд 2000 жил яаж өөрсдийнхээ хэл бичгийг хадгалж чадав. Тэгээ тэнд ч бас олон монгол үг бий л дээ. Тэгээ чи монгол би наач монгол үг гэжтэй гэдэг ахад үгүй эн чинь бидний хүмүүн хэл гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүн хэл монгол хэл гэднэгтэй онцгой ялгаа байхгүй. Тийм учраас бид нэг манай тэг сэргэлэн багш бол энийг хүмүүжил хүн монгол хэл гэж ингэж хэлээд. Тэгээ хадны бичиг бол манай хүмүүнээр монгол хэлээр ярьж ирсэн, бичиж ирсний тодорхой жишээ л гэж ойлгож байна. Энэ орхон янсын бичиг гэдэг нь хэний бичээс гэдгийг тогтоосон уу? 19-р зууны дунд үе, 20-р зууны их үед энэ Оросын судлаачид Сибирийн судалгаа хийж явахдаа янсын мөрний сав нутгаас анхны одоо энэ манай хадны бичгийг илрүүл явсан байхгүй юу? Тэгээ тэг үед янсын бичиг бид нэрлэж байсан. Дараа нь манай Монголын нутгаар орж ирээд одоо тэг Яадрынцэв, Радлоо, Армстед гэдэг одоо Европын судлаачид манай орхны хүндэтгэдэг Бүлтэйгэн Бэлгээ хааны гэрэл төшөндийг олоод яг тэг янсын бичигтэй адилхан ингээд бичиг бай. Тэгээд орхон янсын бичиг гэдэг ингээд нэрлэлсэн баг. Тэг олдсон газар. Тэгээд техник 1900-ийн Дааны эрдэмтэн Томсон гэдэг энэ одоо бичиг одоо ямар утгатай бичгийг тайлах гэж үзээд зөвхөн үсгийн тэмдэгтийг гайлглаад ингэж уншиж болох юм байна гэж ингэж гайлгаж чадсан. Гэхдээ тэг нэг гадны судлаачид нэг монгол хэлний зөв тогтол
нөгөө хос сууг авианы зүй таглыг ойлгохгүй байсан учраас ойролцоо төстэй хэл гэдэг утгааг нь одоо казакийн киргизийн хэлний зарчимтай харьцуулж ингэж тийм хөндлөнгийн хэлийг ойлгож унших гэж оролцсон байна. Тэгээ энэ нэгээд бүтэлтэй болоогүй мухарчаад байсан юм. Тэр одоо та бүхэн бол ингээд нэг хадны бичээсийг тайлж уншиж байгаа арга барил нь шин тутам байгаад энэ шүү дээ тий. Тэглгүй байх. Одоо жишээлбэл одоо өнөөдөр хүртэл Монголд энэ хадны бичгийг судалдаг цорын ганц хүн байлаа шүү дээ. Монголд. Тэгээ бид нэг тэг хүндээ итгээд одоо хэцүү юм байна, уншихад төвөгтэй юм байна гэж ингэж явдаг байсан болов. Тэгээ өшөөдөөгнийх гадны одоо Оросын, Японы тэгээ судлаачдын уншсан ингээд төөрч бодлоод байсан бол өнөөдөр бид нэг 10 хэдүүлээ болчихлоо. Тэгээ юм ингээд тоо нүрчин. Тэгээ 10 хэдүүн дахиад 100 хэдүүн. Энэ яагаад би энэ үргэж гэж хэлж байгаа нөхөд энэ хэл бичиг бол бидний өөрсдийн дунд бидний өөрсдөө мартцсан юмаа сэргээж байгаа учраас энд нэг асуудалгүй уншиж болох бичиг гэж ойлгож байна. Гэхдээ та түрүүн ярианыхаа ихэнд хэлжсэн зарим судлаачид бол энэ арга барилыг сайш авахгүй ба хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж хэлсэн. Харин тий одоо яг жишээлбэл маад одоо энийг судлаад эрдмийн зэрэг хамгаалтсан судлаач байна, академич болсон юм одоо эрдмийн том зэрэгтэй юм биш. Яг манайханд байдаг нэг нийтлэг том төтөл бол би алдаа хийчихээ. Би энийг буруу яаччихээ. Алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаггүй л байхгүй. Энд нэг аимшигтай юм биш шүү дээ. Хүн алдаа хийж бол. Бид алдаа хийсэн байна гэдэг ингээд бидний энэ судалгааны арга замтай нийлэх юм бол нэг аимшиг биш шүү дээ. Зүгээр бид алдаагаа засал цаашаа яв. Одоо орхон энэсийн бичгийг ингээд шинэ хэлбэрээр тайлж уншиж байгаа шиг бусад хадны бичээсийг энэ мэтчлэн яг энэ аргаараа тайлж унших боломжтой юу? Юм болж чадаа. Одоо жишээл бид нэг энийг улам цааш нь ер нь одоо жишээлбэл Монгол мөдгөөс болсон их баг нийт 70 гаруй бичээс байна. Бид нэг зөвхөн ганц бүлтээгэн Тонигукийн хөшөөний бичээсэндээ энэ судалгаа туршилцыг хийж шít. Тэгээ ингэ ойлгогдож байгаа юм чинь. Дараагийн үе жижиг бичээс гээд одоо орон нутгуудын одоо хад чулуунд бичигдсэн бичээсүүд байна. Тэг нь одоо нэг үг байна, нэг үг үлбэрч байна. Тэгэхээр техник унших юм бол дан одоо төргийн төрт юм өөрөнд төрт улсыг бичигдсэн биш. Хүнүүгүй бичигдсэн байх чи бичээс байж бол. Тэгээд нэг уншаад тайлахад болцоо нэгдлээ гэж ойлгож байна. Хадны бичээсийг ингэж одоо шинэ хэв маягаар гээ те одоо шинэ хэв маягаар ингэж тайлж уншснаар ач холбогдол нь яг юу юм бэ? Өмнөх тайллаасаа юу нүүр болж байгаа? Энэ бол үндэсний түүх соёл тусгаар тогтнолын одоо асартай ач холбогдолтой. Жишээлбэл одоо монголчууд биднийг одоо шинэ угсаатан зөвхөн 13 дугаар зууны үед л одоо Монгол гэдэг юм бий болсон. Тэрнээс өмнө бол одоо төр өвгөр хүний тэднийг бол Монгол биш. Ингээд ингэж одоо манай түүхийг тастаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чинь хаанаас нүүж ирээгүй, хаашаа ч яваагүй. Яг л эндээ байсан. Тэг байх хугацаанд бичиг соёлын асар олон үе шатыг дамжсан гэж байна. Жишээл Монголын түүх шиг одоо энэ түүхэндээ ийм олон бичиг соёлыг өөртөө хэрэгэлсэн арт түмэн би л одоо мэдхгүй байна. Евразийн түүхэнд. Чи манай монголч одоо ингээд хүнүү бичиг, тэгээд худам бичиг, тэгэл одоо соён лам зэгэл төв олон бичиг. Тэгээд хамгийн сүүлд нь Орос гэрэл энэ бичгүүдийг өөртөө хэрэгэлсэн. Гэхдээ энэ нь бол нэг хэл өөрчлөгдсөн гэсэн үг биш. Техник одоо ашиглаж байсан хүмүүс солигдсон гэсэн үг биш аахгүй. Бид нэр л одоо бидний өвлөөцөл энийг ашиглаж хэрэгжилж байсан л гэсэн үг. Хэл бол өөрчлөгдөхгүй. Бичиг солигдож болно. Нэгэсэндээ одоо манай Сэрэгдэн багшууд бол ингэж хэлж байгаа. Бид бүхэл үеийн турш одоо 2220 жилээс нааш одоо төр тулсын бид малгайгаа сольсон болохоос биш толгоогоо солиогүй. Төр солигдно гэдэг бол төрийн одоо тэргүүлж байгаа хэн нэгэ солигдож байгаа болохоос биш толгоогоо сольсон юм бол байхгүй л гэсэн. Одоо тэгэхээр та бүхний одоо хэлээд байгаа энэ арга барилаар ч гэдэг юм уу илүү олон хүн өөрөрлөл хадны бичээсийг уншдаг болох боломжтой гэж хараад байна шүү дээ. Ямар энгийн боломжтой. Одоо жишээлбэл бид нэг
чи туршилтын хугацаа 50 хоног бид нэг өөрсдөө ингэж одоо заалгалаа шүү дээ. Сэргэлэн багш 12 3 хүн ингэж заалгахад 50 хоногийн дотор бид нэг энэ чинь хэлнийхээ зөв тогтолтыг эртний бичгийг уншаад ойлгоч шүү дээ. Яг тэгнтэй адилхан. Одоо дахиад дараагийн сургалт болоход хүний тоо нэмэгдэнэ. Нэг их төвөгт би 30 жил энэ судалгааны ажил хийж гисэн хэрэгтэй. Өөрөөсөө зайлбал би энийг ойлгохгүй. Нэг тусгай одоо хэл мэддэг хүн байна л гэж ойлгоод ингээд хүрч чадахгүй байсан юм өнөөдөр би өдийн наснда ингээд хүргээд ойлгочлаа шүү. Тэгэхээр энэ жирийн ямар ч монгол хүн ингээд суусан одоо сургалтанд хамрагдаад энэ хатны бичгийг уншаад сурчих болцоод. Зүгээр магадгүй та бүхний одоо түрүү хэлсэнчлэн хатны бичээсийг уншиж байгаа энэ арга барилтаа нь олон хүнээс шүүмжилт агуулж хүлээн зөвшөөрөх гэж бас тодорхой цаг хугацааг туулгах гэж бодоод байна л да. За яг одоо жишээлбэл бидний энэ уншилт бидний энэ сэргээсэн энийг бол бидний гадны судлаач хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээ яг гэвэл гадны ягч одоо уншсан ертөнцид хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Миний зөвлөгч хэлнэ. Өөрөө зөвгөл батлах нь юу юм гэхээр он цагийн шалгуур бидний одоо энэ ахуй амьдрал. Одоо жишээлбэл монголчуудыг нүүдэлчид гэж хэлдэг шүү дээ. Бид нар ч нүүдэлчид биш байхгүй. Мал аж ахуйтай, бэлчээрэн мал аж ахуйтай ард түмэн байхгүй. Нүүдэлчид чинь ингээд зогсоо загвал хөдөлгөөн хийгээд нүүдж шилжиж идэг. Гэвч өнөөдөр нь уугуул нутагтай зүгээр бэлчээрэн малынхан бэлчээрэн аясыг дагж хөдөлгөөн хийдэг ард түмэн болох шээ. Нутгаа хаяад ийш тийш нүүждэг хүмүүс биш. Бас нэг юм бэ. Одоо жишээлбэл яг хүнүүг эзэнт гүрэн үе, Монголын эзэнт гүрний үед нэг Евраз олон улс орнууд руу монголчууд өмнө нь хальцсан байж шүү дээ. Тэр чинь нүгэ явцсан юм биш. Тэг улс төр эдийн засгийн шалтгаанаас хамаарат зүгээр одоо энэ байгаа нутгаас хальж гарсан улсууд болохоос биш. Нүгэд ингээд нутгаа хаяад явцсан улсууд биш байхгүй. Ингэж ойлгож болно. Түрүүн бас яриандаа хэлжсэн одоо нийтдээ их баг 70 гаруй байгаа гэж тий. Бусдыг нь зүгээр ямар арга барилаар яаж явах хэрэгтэй юм бол шинэ хэлбэрт оруулж уншиж тайлъя гэвэл. Ер нь одоо энэ манай Монгол орны уул хадны одоо хүн амьдардаг голын айс сав газруудад бол тэг толгор хад энтерт бол ямар нэг байдлаар хадны зураг бичээс банк байдаг. Тэг утгаг нь бид нар ч одоо бас Монгол орныхоо бүх нутаг дэшиг жалгуу сам дуусаагүй шүү дээ. Тэгээ одоо мэдэгдэж байгаа. Тэг бичээсний олдвор нь л одоо 70 гаруй байгаа байхгүй. Тэгээ энэ чинь тэгээ бүгдийг бас бүрэн гүйц тайлж уншиж чадаагүй. Тэгээ энднийг тайлаад уншаад ерөнхий зөв тогтлыг олчих юм бол бид нэг Монголын түүхэн бичгийн сургуульчийг одоо улам илүү нээлттэй тодорхой болгож нэг өстө бид нэг чулуун номын шантай одоо байгальтай өөрсдөө одоо шилэн номын шан гэдэг юм чинь бол монголчууд мод үүс даав цаасан дээр ном судалгаа бичиж үлдээдэг байлаа шүү. Тэр чинь бол хадгалтын горим одоо хэцүү ялангуяа энэ одоо нүүдэл мал аж ахуй гэр эсхий гэрт амьдардаг улсууд чулуун байшин сав ховортой байсан улсууд бол ном судаг хадгалах хэцүү. Хадан дээр тэгж бичиж үлдсэн одоо тэг бичгийн сургууль бол харьцангуй одоо мөнхийн гэж ойлгож болох юм л номын сад. Одоо та бүхний яриад байгаа түрүүн тань ач холбогдлын тайлбарлаж байгаа энэ зүйлийг бодлогоор дэмжиж сурталчлан таниулах хэрэгтэй юм шүү. Тэгэхгүй бол одоо юу гэдэг археологчид нэг хадны бичээс оллоо гэдэг те за тайлж уншлаа гэдэг ингээд л өнгөрдөг тэнд нэг тийм бичээс байгаад идэг гэж энийг нөгөө илүү мэдлэг хэрэглээ тал руугаа яаж оруулах хэрэгтэй юм бэ? Одоо яг би энэ тухай бас одоо хэлмээр энэ тэргуун бодлогыг нэг дэмжих ёстой байхгүй юу? Жишээлбэл манайхаас өөр газар бол өөрсдөө түүх соёл их бичгийн судалгааг онцгийг аль болохоор цаашлуулах гэж ингээд тэргуус бодлогыг санхүүжүүлээд судлаачтай дэмждэг. Гэтэл өнөөдөр хэдээрээ бол энэ эртний түүх судалдаг энэ судалдаг улсууд тэргийн тийм санхүүгийн дэмжлэг бол тийм байхгүй. Жишээл одоо энэ хадны бичгийг тайлж унсан манай Сэргэлэн гэдэг хүн бол судлаач биш. Зүгээр одоо өөр хэн нэгнээс одоо ямар нэгэн гуйлга төвлөгч юм уу туслан дэмжлэг аваагүй. Энэ өөрийнхөө энэ улс үндэстний тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө сэтгэл гаргаж хийсэн ажил. Энэ хүн ямар нэгэн гавь шагнал юм уу энийгээ судлахын төлөө цалин бөнлөө авсан юм бол байхгүй. Гэхдээ энэ бол би их монголчуудын бас их том их хувь заяа гэж бодож. Ийм одоо эртний хадны бичгээ ингээд сэтгэл гаргаж судлаад ийм
судлаач бэлтгэхийн тулд доод нь 15-аас 20 жил хэрэгтэй. Тэгэхээр мовоо зарж биз тэг хүний сургаж одоо баг дунд сургууль ихтэй зүгөө тэгээ доктор магистр хамгаалуулаад тэгжээ сая судлаач 90 цент хүрч байгаа шүү дээ. Гэтэл энэ хүн бол ийм одоо төсвийн хөрөнгөийг нэг өстө хэмжлээ гэсэн үг байхгүй. Тэгээ бид нэг энэ хүнд одоо баярлалаа гэж хэлэхээс өөр арга байхгүй. Ерөнхийдөө нэг та түрүү хэлж дээ те чулуун номын сантай болёо гэж маш сонирхолтой сонсогдож байна. Одоо хадны бичээсүүд ихэвчлэн нөгөө нэг хүртээмж талаас хязгаарлагдмал орчинд байдаг учраас сад бэрхшээлтэй байдаг шүү дээ. Тэгэхээр энийг илүү онлайн хэлбэрт оруулах хэрэгтэй юм уу? Хэлбэр одоо тэр ямар хэлбэрээр илүү хадны бичээсээ хүмүүст хүргэх вэ? Одоо бол нөгөө манай энэ орхны хөндөд байгаа, энэ туулгын хөндөд байгаа энэ нөгөө гэрэл төшөө гэж одоо бидний бас хэлдэг. Жишээл манай Улаанбаатарын туулгын налах хажууд байгаа Тоникогийн гэрэл төшөө байна. Тэгээ орхны хөндөд Бэлгээ хаан Гүлтэгэний гэрэл төшөө, тэгээ онгийн голын Илтер цааны гэрэл төшөө гэдэг юм. Тишийн голын одоо гэрэл төшөө гэдэг. Энэ бол нэг тодорхой язгуурт нь түүхэн бие хүмүүс зориулсан тэдний намтар түүхийг бичсэн тэдний амьдралын одоо туршлага түүхийг ингээ бичээ тэмдэглэсэн том цогцлог учраас нөгөө хүмүүс аяж үйлчийн замааг үзэж харж одоо болж байна. Тэгтээ тэг аяж үйлчлэг очиж байгаа хүмүүс энэ юуны бичиг энэ юуны тухай өгүүлсэн гэдэг ингэхээр одоо бүрэн хүч тайлбар байхгүй болчихдог. Баян тайлбарлагч байхээр бас хэцүү тийм. Тэгэхээр одоо бол энэ тайлбар бол гарах тодорхой болчлоо. Нэгдүгээр. Хоёрдугаар тэг бичиг үсгийг одоо томоохон гэрэл төшөө үлдээсэн энэ гэрэл төшөө юу илэрх хэлж яах вэ? Энэ бичиг үсгийг зохиосон хүмүүсийн улс төрийн төв нь энд байсан юм байна. Энэ хаашаач өөгүй эндээ байсан гэдгийг давхар нотолж байгаа. Яг одоо жишээлбэл энэ бичгийн цаад эзэст нь бидний үг дээсгээ булаач байгаа орчин Турк улс байна. Казахстаны улсууд байна. Тэд нартай жишээл би судлаач юу гэж маргадаг вэ гэхээр хэрэг энэ таануудын үг дээсэн бичиг муу юм болов танаа нутгийн ийм бичиг яагаад байхгүй вэ гэдэг асуудал тавьдаг байхгүй. Тэгэхээр энэ л одоо бидний нэгдүгээрт энэ археологийн их сурвалж. Одоо түүхэн бодит бит дурсгал байна. Тэг бит дурслыг дахиад хэл бичгийнх нь үүднээс дахиад ингээд давхар тайлаад уншчихад хөдөлгөөнгөө одоо нотлохооны баримтуулж байгаа байхгүй. Тэгвэл одоо энэ их ач холбогдолтой юм. За, та бүхэн ярилцах цаг дуусч байна. Цаг зав гаргаж манай студид орой хүрэлцээрсэн танд баярлалаа. Таны судалгааны болоод эдмийн ажил нь амжилт хүсье. Би ч гэсэн одоо та бүхэнд их баярлалаа. Энэ мэдээллийг бүх монголчууд минь анхааралтай үзээсэй. Энэ бол нэг их тийм аимшигтай танин мэдгэл хэцүү юм биш. Бидний хэн ч гэсэн одоо анхаарал хандуулаад санаа тавихад өөртөө уншаад бичээ сурчих юм болцооны түүхэн сурвалж шүү л гэж ойлгуулах. За баярлалаа. Үзэгчдээ өнөөдөр манай студид доктор, археологч Эрдэнэбаатаргаа уулзаж ярилцлаа. Зочны цаг хөтөлбөрийн түрээд өндөрлөж байна. За баярлалаа.